Одоогийн байгаа нөхцөлд RTX 4090 50 олдохгүй байгаа тохиолдолд 5080 сонгохоос өөр арга байхгүй. Гэхдээ сайн бацаанд залуучуудаа хайдыг өвчин байна. Энэ удаагийн видеогоор бид RTX 5080-ыг тестлээд хэдэн FPS гаргаж байгааг харцгаая. Өнөөдрийн танилцуулах карт маань MSI RTX 5080 Gaming Trio загварын цагаан өнгөөр байна. Энэхүү карт нь 16 ГБ GDDR7 RAM-тай 10752 CUDA core-тай өөрөө PCIe 5.0 дээр ажиллах чадaltaй 360 Вт-аар ажилладаг хурдны хувьд 2617 Гц хүртэлх бүүслэх чадaltaй карт байгаа. MSI Gaming Trio нь урдаа 3 сенстэй, хийцийн хувьд болохоор power, хойдлын backplate нь болохоор металл. Мөн дизайныг харах юм бол flow through буюу энэхүү сенс нь бол шууд нэвтүүлээгээд агаарыг агааржуулалт нь арай дээр гэсэн үг. Оролтны хувьд гэх юм бол өөрөө 3 ширхэг дисплей порт 2.1-тэй, мөн HDMI 2.1-тэй. Онцлог зүйл гэх юм бол карт нь өөрөө Dual BIOS-тай буюу Silent BIOS гэхээр бүүстийн хувьд арай стандарт бүүсттэй боловч арай чимээгүй. Харин gaming BIOS нь болохоор бүүст арай жоохон өндөр, гэхдээ дагаад сенснийх нь эргэлт нь арай илүү учраас арай жоохон чимээтэй гэсэн үг. RTX 5080 өрсөлдөгч байхгүй. Ягаад гэвэл AMD өөрөө RX 9080 гэж гаргаагүй. Харин Nvidia-гийн Deadline карт буюу 5090 нь олдоц муутай. 5080 маань болохоор олдсон хангалттай их байгаа учраас яг одоогор бол толгойлж явж байгаа гэсэн үг. Мөн өмнөх үеийн RTX 4090 байхгүй байгаа учраас RTX 5080 байр суурийг оруулж байна. Ингээд RTX 5080-ийн бенчмарк руу орцгоё. Хамгийн ихний тоглоом нь Cyberpunk. 2K Very High дээр Nvidia RTX 5080 нь дунджаар 153 FPS, хамгийн бага нэг хувь нь 126 FPS гаргаж байна. Түүний өмнөх үе болох RTX 4080 Super нь дунджаар 127 FPS, харин нэг зэндээ доор болох RTX 5070 Ti нь 125 FPS гаргаж байна. 1080p Very High дээр Nvidia RTX 5080 нь дунджаар 213 FPS, хамгийн бага нэг хувь нь 160 FPS. Түүний өмнөх үе болох 4080 Super нь 205 FPS, харин нэг зэндээ доогоор байгаа RTX 5070 Ti нь 187 FPS гаргаж байна. 1080 дээр анзаарах юм бол бага зэрэг CPU-ны bottleneck буюу engine-ийн bottleneck үүсэж байгааг анзаарах боломжтой. Indiana Jones 2K Very High дээр Nvidia RTX 5080 нь дунджаар 191 FPS, харин RTX 4080 Super нь 180 FPS гаргаж маш ойрхон үзүүлэлт гаргаж байна. Харин RTX 5070 Ti нь 173 FPS гаргаж байна. Indiana Jones 1080 Very High дээр RTX 5080 нь 239 FPS, харин 5070 Ti 4080 Super нь маш ойролцоо 224 болон 223 FPS гаргаж байна. Одоо Wukong-ийн бенчмарк руу орцгоё. Nvidia RTX 5080 нь дунджаар 114 FPS, 5070 Ti 103 FPS, 4080 Super нь 109 FPS гаргаж байгаа. Энэхүү картуудын FPS-ийн зөрүү маш багаагааг харж болно. Ингээд RDR2 2K Ultra дээр Nvidia RTX 5080 нь дунджаар 86 FPS, хамгийн бага нэг хувь нь 20 FPS гаргаж байна. Дээр нь RTX 4080 Super болон RX 9070 XT 91 FPS гаргасан. Энэ өөрөө драйверын асуудал болов гэж бодож байна. 1080p дээр ч адилхан RTX 5080 118 FPS, түүний дээр RTX 4080 Super 124 FPS, RX 9070 XT 131 FPS гаргаж байна. Monster Hunter Wilds-ийн 2K дээр Nvidia RTX 5080 100 FPS гаргаж байна. Түүний өмнөх загвар 4080 Super 92 FPS, 5070 Ti нь 90 FPS гаргаж байна. Энэхүү картуудаас барагцаагаар 8-аас 10% илүү боловч AMD RX 9070 XT-ийн 103 FPS гаргаж 5080-аас бага зэрэг илүү байж чадлаа. 1080p дээр мөн өөрчлөгдсөн юм байхгүй. RTX 5080 дунджаар 120 FPS, 4080 Super нь 115, 5070 Ti нь 110 FPS гаргаж байна. Сүүлчийнхэн CS2 2K Very High дээр Nvidia RTX 5080 дунджаар 398 FPS, хамгийн бага нэг хувь нь 184 FPS гаргаж байна. Үүний дээр зөвхөн 2 карт илүү байна. RTX 4090 болон 5090. Зэндаа доогуур загвар болох RTX 5070 Ti нь дунджаар 341 FPS, өмнөх үеийн загвар нь RTX 4080 Super 349 FPS гаргаж байна. 1080p Very High дээр Nvidia RTX 5080 дунджаар 525 FPS, хамгийн бага нэг хувь нь 230 FPS гаргаж байна. 5070 Ti 4080 Super 5080-ийн хоорондох FPS-ийн зайн улам багасж барагцаагаар 30-30 FPS-ийн зайтай байна. Түүний дээр болох RTX 4090 дунджаар 545 FPS гаргаж хоорондох зайн 20 FPS боллоо. 4/3 960 Very High дээр Nvidia RTX 5080 дунджаар 642 FPS, хамгийн бага нэг хувь нь 260 FPS. Түүний дээр 4090
659 FPS-тэй, харин номер 1-т 52 708 FPS-тэй байна. Энэхүү нэгтгэршил болон тохиргоон дээр Nvidia-гийн картууд топ байгааг харах боломжтой. Ингээд бенчмаркууд нь дуслаа. Одоогийн байгаа нөхцөлд RTX 4090 50 олдохгүй байгаа тохиолдолд 5080 сонгохоос өөр арга байхгүй. Гэхдээ өөрөө энэ картны үнэлгээ нь RTX 5070 Ti юм уу 9070 XT-тэй ойрхон биш. Nvidia RTX 5080 2K 4K дээр үзүүлэлтүүдийн тулгаад DLSS-аас харахад өндөр FPS гаргаж чаднаа. Учир нь DLSS нь Rastраас салах болохооргүй болтлоо нэгдсэн нэг юм шиг болсон учраас DLSS бол ирээдүй юм а. Нөгөө талаас RTX 5080 гарахаас өмнө 40-аас ઉપર авсан хэрэглэгчид карта нэг үе сайжруулахгүй байсан ч болно. Ерөнхийдөө RTX 5080 3A тоглоом байсан ч e-sport тоглоом байсан ч хангалттай өндөр FPS гаргана. Тантай цог хайтек хийх туш байлаа. Баярлалаа.